Сайн байцгаана уу? Та бүхний өдрийн мэнд хүргэе. Ус аймгийн эрүүл мэндийн газраас та бүхэндээ мэдчилж байна. Намайг гандуулгын огт явагддаг эрүүл мэндийн газар нийгмийн эрүүл мэндийн дараа давхар бэлгийн замаар дамжих хэлбэрээр асуудлыг хариуцдаг. За Тэмдэг усны арга хэмжээ бол манай аймагт 2019 сарын 1-ээс албан ёсоор эхэлсэн. Энэхүү арга хэмжээг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэхийн тулд одоо сум, орон нутаг, баг, хороо одоо бүхэл одоо байгууллагууд энэ дээр хүч татан одоо олон талт арга хэмжээ зохион байгуулсан. За одоогийн байдлаар бүхэн 14,000 гаруй хүн бол тэмдэггүй шинжилгээнд хамруулаад давхар бол илэрсэн өвчлөлийг хавтлан хандуулах эмчилгээнд аваад эргэлжүүлэх арга хэмжээ зохион байгуулж ажиллаж байна. За мөн хэнийг ч орхитуулахгүй байх одоо аюуднаас өдөөгийн багийн одоо асцгцэн дээр одоо уул аймаг малаа харьж байгаа дээр хамруулах зорилгоор бүхэн баг 93 арга хэмжээ онцгой үйл санааг 50 сая төгрөгийн санхүүжилт гаргаж шийдвэрлэж бүх одоо багийн одоо төв багуудаар явуулах шинжилгээний арга хэмжээ зохион байгуулж ажилласан. За мөн ус аймгийн хэмжээнд одоо бэлгийн замаар дамжих алдрыг илрүүлж онолж эмчилж байгаа бэлгийн замаар дамжих алдрын кабинет болон өсвөрийн кабинетийн талаар та бүхэн танилцуулъя. За ингээд сайн бацхан аймгийн нэгдсэн эмнэлэг Тэмдэг усны арга хэмжээг хэрэгжүүлж байгаа манай бэлгийн замаар дамжих алдрын кабинет болон өсвөрийн кабинетийн зөвлөгөө өгч эмчилгээтэй ингээд та бүхэн танилцуулаад хүрсэрсэн байна. За сайн бацхан би өсвөрийн эмч нэгдсэн байна. За сайн бацхан нэгдсэн эмнэлгийн нийгмийн эрүүл мэндийн ажилтан золцоо байна. За сайн бацхан би аймгийн нэгдсэн эмнэлгийн дох бэлгийн замаар дамжих алдрын кабинетийн сайн дурын зөвлөгөө шинжилгээ үзүүлэгч байна. Сайн бацхан би аймгийн нэгдсэн эмнэлгийн алдрын засгийн хэмжээ хийсэн байна. За ингээд манай эмчнэр та бүхэн өөрсдөө танилцуулаад бид энэхүү арга хэмжээг бол хамтран багаараа зохион байгуулж байгаа. Ингээд манай өсвөрийн кабинет та одоо ямар ч зүйл хэлэхэд та бүхэнд бас төвш мэдээлэл өгье. Манай өсвөрийн кабинет болохоор өсвөр насны 10-аас 19 насны 24 насны өсвөрийн залуучуудад зөвлөгөө мэдээлэл өгдөг. Бас урьдчилан бэлэг үздэг болон онцлогоо шинжилгээ явуулдаг. Өсвөрийн кабинет нь нэг эмч нэг зөвлөгчтэй ажилладаг. Манай чиглэл нь болохоор өсвөрийн хүүхдүүд болон өсвөрийн залуучуудын урьдчилан сэргийлэх үзлэг болон үзлэг онцлогоо шинжилгээ өргөн төлбөргүй харьяа харгалзахгүй үздэг. Ерөнхий боловсролын сургууль болон ихтэй сургуулийн оюутан сурагчдыг хамруулж ажилладаг. Бэлгийн замаар дамжих алдрын кабинетийн нэг их эмч нэг зөвлөгчийн орон толгойн ажиллагаа явуулдаг. Энэ болохоор нийт ус аймгийн арга иргэдэд нийт арга иргэдэд ажиллагаа явуулдаг байгаа. Манай шинжилгээ урьдчилан сэргийлэх шинжилгээнүүд сайн дурын зөвлөгөө шинжилгээнүүд явуулдаг байгаа. Энд мэрэгцийн ажилтан танд нөөцийг чанд хадгалан үйлчлэх болно. За нэгдсэн эмнэлгийн хүрээнд Тэмдэг усны арга хэмжээний хүрээнд бэлгийн замаар дамжих алдрын кабинет болон өсвөрийн кабинетээс гадна амралтаараа буулгах хэрэгтэй эмчилүүлэгчтэй Тэмдэг өвчний талаар мэдээллүүдэд тухайн бүртэн хүргэж ажиллаж байгаа. Амралтаараа үйлчлүүлэгч 15-аас 54 насны үйлчлүүлэгчдийг тухайн бүр Тэмдгийн хурдан онцлогоор тестэнд хамруулах, за мөн хэрэгтэй эмчилүүлэгчтэйгээ хурдан онцлогоор тестэнд хамруулаад тасгуудын сургалтын багийн гишүүд тухайн бүр хэрэгтэй эмчилүүлэгчтэй Тэмдэг өвчний талаар мэдээллийг нэг хүргэх. Тасгуудын сургалтын багууд хийсэн үйл ажиллагаагаа орон нутгийн телевизээр мэдээлэл хүргэж ажилласан. За ингээд Тэмдэг усны арга хэмжээний хүрээнд одоо хамтран баг болтон ажиллаж байгаа манай тасгын хэмжээд өөрсдийнхөө үйлчлэгээ та бүхэнд танилцууллаа.